За би бол яг уяачны хувьд бол хаврын мөрийн уралдаанд одоо байсан юм л буцаага сэргийлэх гэдэг тал дээр нь л тийм байр суурьтай л ирж оролцож байна. Тий. Одоо сайхан уралдаан одоо энэ хөдөө аж ахуйн салбарт чинь хамгийн их үүрэг оройлттой хүмүүс ч одоо энэ уяач нар энэ уяачтай ард талд ажиллаж байгаа баг хамт олон тэгэл морин дортой энэ төлтөө улсуудын их аж ахуйнаар энэ хөдөө аж ахуй чинь одоо тийм л юм дээр тогтож явж байна шүү дээ. Өнөөдөр ганц хөдөө эдэн моллоод ингээд амьдарч байгаа залуучууд бас хэд улсын тийм одоо байгалийн шалгарлаас болж бас ингээд цөөрч байгаа юм үед энэ хөдөө одоо ганц тогтож байгаа юм энэ уяачдын над бол тогтоож шүү дээ. Одоо тэгээд тэрнийхээ дагсан энэ сайхан ерөнхий энэ цөм мас сайтай юм ч одоо хаврах уралдаан тэр одоо ямар юм байдгийг наад маань 20-д бол хэрэггүй л дээ тэгэл. Энэ ер нь бол хаврын морин уралдааныг одоо бас шүүмжилдэг нэг гол зүйл бол хүүхдийн эрүүл аюулгүй байдлын асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ аюулгүй байдлыг л хангах нь аюул чухал юм. Тий, одоо нэг үеийн бодвол бас нэг одоо наадмын зохион байгуулалт ч өөр болчихлоо шүү дээ. Одоо 20 он гарсан сойч одоо бас наадмын янзын зохион байгуулалттай тэр мөрөн дутуу өргөдөг, оройдог юм чинь байхгүй болоод байна. Одоо энэ сэрүүн хэмжилт гараад одоо нэг үеийн бодвол бас энэ чинь хаана бас уралдах дүрм журм бас нэг жоохон тодорхой болоод ингээд ирж байгаа үед нь одоо бол зохион байгуулалтын дээр анхаарал зам харгуугаа янзал засдаг өрдөг. Тэгэл тэр өрийн дулаан болсон энэ чинь өвлийн уралдаан энэ цастай битүүид уралдана гэсэн юм байхгүй шүү дээ. Энэ өдөрт бэлтгэл энэ нөхөс устаар юм уралдаад байгаа юм байхгүй чинь. Хавар 3 сар гаргаад 3 сар 20 гээд уралдахад энэ чинь болно ш. Ус тэр 6 сангэрийг шаарж болохгүй байх л даа. Бид нар ч одоо дэлхийн нийтийн улс орноос юугаар ялгардаг, энэгээр ялгарна байсан. Түүхэндээ хүртэл 800 мянган жилийн одоо Мортон Баатаруудын түүхтэй юм гээс. Тэгэхээр ч одоо тэр имэйл авч үлдэх хэрэгтэй. Заавал гадаадыг дуган дуурайж хаалбаггүй ш. Манайхнаас uuсан чинь хүүхдүүд уяаш дургшаа залуучууд их л гардаг л гэж ярих юм билээ. Байдаг ч болтой юм билээ. Тэгээ тэнд болж байгаа юм энд бололгүй яах вэ чинь нэг торны хоёр талд л байгаа юм. Тэнд нь болоод хад энд нь болохгүй юм ерөөсөө байхгүй ш. Тэгэхээр бол манайхан өөрснөө өв соёл гэдэг юм бас устгах шамгаалах цаашаа авч явахыг л бодсон дээр байх таа л гэж би бодож байна.